дараагийн мэдээ мөн л Америк нэгдсэн улс буюу тус улсын цагаачлалын бодлоготой холбоотой. За одоогоор Америк нэгдсэн улсад 30 гаруй мянган монголчууд янз бүрийн визний ангиллаар ажиллаж амьдарч байгаа нь. Тэдний дунд нарийн мэргэжлийн H1B визээр ажиллах буюу суралцж буй залуус бий. За тэгвэл Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын өндөр ур чадвартай ажилтнуудад олгодог H1B визний хураамжийг $103,265 болгон өөрчлөх шинэ журмын төслийг өчигдөр танилцууллаа. Трампын шийдвэрээс өмнө энэ визний хураамж ердөө $2,000-аас $5,000 хооронд хэлбэлцсэн. Харин өнгөрсөн Трампын засаг захиргаа үүнийг өөрчилж $100,000 гаруй долларын хураамж тогтоож байсан ч 6 дугаар сард холбооны шүүгчид энэ шийдвэрийг хууль бус хэмээн үзэж хэрэгжилтийг нь зогсоогоод байсан юм а. Тэгвэл тус улсын дотоодын аюулгүй байдлын яамнаас санал олгож буй энэхүү шинэ журам энэ оны эцэс гэхэд эслэн батлагдах магадлалтай байна. Ингэснээр технологи боловсрол судалгааны салбарынхны гадаад ажилтан авах хүртэг ихээхэн хэмжээгээр өсөх юм а. За ийхүү өсөх болсон шалтгаан нь H1B визийг Америк ажилтнуудыг гадаадын хямд ажиллах хүчнээр солих хэрэгсэл болгон буруугаар ашиглаж байна гэж ерөнхийлөгч Трамп үздэгтэй холбоотой. Трампын засаг захиргаа ийхүү өндөр төлбөр тогтоох нь ерөнхийлөгчийн бүрийн эрхийн асуудалд хамаарна хэмээн тайлбарласан. Харин бизнесийн холбоод компаниудын зүгээс энэ виз нь Америкийн зах зээл дэх ажиллах хүчний хомсдолтой өндөр ур чадвар шаардсан ажилд шилдэг гадаадын мэргэжилтнүүдийг татахад нэн шаардлагатай гэж маргаж байна. Энэ асар өндөр хураамжийг Америкийн улсын худалдааны танхимдэргүүтэй бизнесийн лобби бүлэглэлүүд ардчилсан намын удирдлагатай мужууд хүчтэй эсэргүүцэн шүүхэд хандаад байна. Нэхэмжлэгчдийн зүгээс дотоодын аюулгүй байдлын яам нь Конгрессийн зөвшөөрлгүйгээр улсын төсөвт орлого төвлөрүүлэх зорилгоор татвар хураамж тогтоох эрхгүй гэж үзэж байна. Шүүхийн баримтаас харахад өнгөрсөн 2 дугаар сарын сүүлд гэхэд Америкийн 70 орчим ажил олгогч 85 визний өргөдөлд зориулж аль хэдийн тус бүрт нь $100,000 хураамж төлсөн байна. Гэхдээ энэхүү өндөр хураамж нь визээ сунгуулж байгаа хүмүүс болон оюутны визтэйч H1B авах магадлалтай Америкийн улсад хэдийн оршин сууж буй гадаадын иргэдэд үйлчлэх юм а. Энэ алхам нь Трампын засаг захиргаанаас цагаачлал хөдөлмөрийн визний эсрэг явуулж буй өргөн хүрээтэй бодлогын үргэлжлэл болж байна. Цагаачлалын хатуу бодлогын нөлөөгөөр 2025 онд Америкийн ажил олгогчид 344,000 орчим H1B виз хүснэ нь 2024 оноос 25%, 2023 оны түвшнөөс даруй 2 дахин багассан үзүүлэлт юм а. Хураамжийг нэмэгдүүлэхээс гадна Америкийн улсын засгийн газар H1B визийг мэдүүлэгчдийг шалгах үйл явцыг улам чангатгаж одоогийнхоос илүү өндөр цалинтай, өндөр ур чадвартай ажиллах хүчнийг сонгох сонгон шалралтын шинэ шалгуур тогтоогод байна.